Сайн байцгаана уу? Охтуудаа, бүсгүйчүүдээ. Шинэ жилийн даашинзнуудын үлдсэн загваруудыг төлөвлөе. Энэ төсөлд нь махлаг бүсгүйчүүдэд зориулсан даашинзны загваруудыг үзүүлэх болно. Тавлан сууж үзээрэй. За одоо хар өнгийн даашинзны хэсэгт оръё. Зүүн талын даашинз бол хамбан тэгээд нэгсэн тоорон даашинз байна. Дээд тал нь бас гэрэлтдэг. Цээжнийхээ гоолд алтлаг утсаар хийг гаргасан тийм даашинз байна. Баруун талынх юбк нь бас диагоналдаж ойсон. Цээжний хэсэг нь V хэлбэрийн гүнзгий загтай. Урталтаа бас жижигхэн хөөрхөн бантик уяатай байна. За зүүн талын даашинз бол ханцуу болон юбк нь цацгаар хийгдсэн байна. Хар өнгийн цацгаар. Энэ бас их модонд орсон. Энэ цацхан юбк даашинзнууд бол их модонд бас орсон. За их мөрөө ил гаргасан даашинз, тэгээд их цээжний хэсэг нь бас торон гэрэлтсэн даашинз байна. За энэ баруун талынх их классик загварын хойноо оноотой тийм классик загварын юбктэй. Тэгээд онцлог нь гэвэл нурууг ил гаргасан, өнжиж илүү нурууг ил гаргасан тийм загвар байна. За энэ хоёр даруухан мөртлөө их дэгжин хоёр мини дресс байна. Зүүн талынхан уйлсан давхар хормоотой. Тэр нь бас нуглаа хүнээс гаргасан юм дэжгүй эдсэн томбогоор хүнд бас ийм хэлбэрийн даашинз зогтдог. Нэг мөртөө даашинз байна. Баруун талын даашинз бол захан ийм дээшигээ захахынхаа тэрүүгээр нуглаас хүнээс гаргасан ийм өгөр мөц даашинз байна. За энэ хоёр дресс маань их классик загварын дресс байна. За зүүн талынх нь давхар хормоотой диагоналдаад тэгээ яг таазныхаа тэнд бүснийхаа тэнд ийм алтлаг чимэглэлтэй ийм юбктэй. Цээжийн хэсэг нь шувууны далавч мэт мөртөө ийм дэгжин даашин байна. Баруун талынх нь бас адилхан давхар хормоотой, нэг нь илүү урт. Тэгээд бүсэлхий хаваараа тэр хүнээс гаргаж ойсон бас ийм бүсэлхийг их гоё тотодгож харагдуулдаг ийм хэлбэрийн мөргүү даашинз байна. Энэ хоёр хар дресс богонохон дэрвэр хормоотой залуухан бүсгүйчүүдэд тохирно. Тэгээ хоёулаа мөрөө ил гаргасан жижигхэн ханцуутай ийм хоёр даашинз байна. За одоо ийм өөр өнгийн хоёр тэгээд авангард загварын урд ханцуутай мөртлөө их юм дэгжин онцлог хоёр даашинз байна. Та нарт бас таалагдж байгаах гэж найдаж байна. За энэ зүүн талын хар өнгийн даашинз бол ханцуу хоёр ташаа тэгээ энэ цээж гэрэлтдэг тоороор хийгдсэн ийм дэгжин даашинз байна. Баруун талынх нь гэвэл миний бодлоор энэ хамбан материал бах хар, цагаан, бор ийм гурван өнгөөр хээ гаргасан ийм даашинз байна. За энэ хоёр хорон хоёр дресс байна. Зүүн талынх нь харалдуу өнгөтэй, хажуудаа оноотой. Баруун талынх нь гурван өнгө хосолсон хаар, цэнхэр, дарсны өнгө. Энэ гурваас нийлүүл цэцгэн хийтэй ийм тоорон даашинз байна. За одоо урт даашинзнуудын хэсэгт оръё. Зүүн талынх нь ийм алтлаг харагддаг материалаар ойсон шалх хүрсэн урттай бие барьсан. Цээжин хэсэг нь гун шумпсан ухлаадастай даашинз гэдэг англиар plunging neckline. Монголоор ингэж орчууллаа.
За баруун талын даашинз нь сатин материалтай энэ бас их гоё. Мөнгөлөг саарал даашинз. Энэ даашинзны онцлог нь гэвэл юпг болон цээж нь бүсэлхий дээрээ хэрхэн хуниас гаргаж бүсэлхийгээ зохион загварчилсан нь их юм өвөрмөц даашинз байна. За хоёр бас урт даашинз зүүн талынх нь electric blue гэдэг нэртэй гүн цэнхэр өнгийн хоёулаа оноотой. Тэгээ зүүн талынх нь бас адилхан нэг өмнө хэлжсэн шиг шувууны далбаа нийт мөртөө. За баруун талынх нь бол хар өнгийн бас оноотой мөр ил гаргасан юм байруу даашинз байна. За зүүн талын даашинз нь атлас нь хар материалтай. Юбкнийхэн урт талын хормон арай богинохон, хойд талын хормон газар шүргсэн урттай. Ийм хормоны онцлог нь гэвэл та гоёмсог түүфэл сандал өмсвөл таны хөл ингээ ил харагдана. Тийм мөрөө ил гаргасан юм сайхан ийм жижигхэн цайжтай ийм даашинз байна. Баруун талынх нь дресс нь бол шал өөр төрлийн дресс. Гэтэ надаа энэ өнгө нь таалагдаад орууллаа. Ягаан өнгийн 3 өөр өнгөөр хийгдсэн юм судалтай юм шиг. За цайвар дуу ягаан, бүдэг ягаан, тэгээд оранж төрлийн ягаан ийм 3 энэ даавг ингээ нийлүүлээд оёо. Зах хавьдаа ийм гоё налуулан ийм гоё загвар гаргасан даашинз байна. Тэгээд алтлаг өргөн бүс зүсэн. Та нарт өмнө хэлжсэн бах гоёлын үедээ та нар алтлаг эсвэл мөнгөлөг чимэглэлтэй бүс бүсэлж агаарай гэж хэлжсэн. Энэ даашинз бол өргөн алтлаг бүстэй тийм даашинз байна. Дараагийн хідэн зургийн сонголт гэвэл манай бүсгүйчүүд дунд бас махлаг бүсгүйчүүд байдаг. Тэднэрийгээ бас мартаж болохгүй. За ингээд энэ даашинзнуудаас эхний хоёр даашинзад хоёулаа бүстэй. Та махлаг байсан ч биенийхээ бүсэлгийг тодотгож хувцлах хэрэгтэй гэж ярьдаг юм байлээ. Тэм учраас нарийнхан байна уу, өргөн бүс байна уу? Яг цээжний яс дууссан тэр хэсэг дээрээ бүс бүсэлж агаарэ. Түлээл ингээд таны биеийн галбарыг илүү эмгтээлэг харагдуулдаг. За энэ зүүн талын даашинз бол юбк нь оноо гаргаад тэр нь хуниас гаргасан ийм гоёлтой даашинзны бүсийг бас нэлээд дээгүүр гаргаж ойсон. Энэ даашинз байна. Бас ингээ мөрийг ингээ ил гаргаад шуун далбаа шиг тийм мөртөө даашинз байна. Баруун талын даашинз гэвэл юбк нь уйлсан хид хідэн хормоотой ийм юбк бол бас их гоё харагддаг. Цээж нь хэсэг нь гэрэлцэн торон цээжтэй ийм гоё даашинз байна. Одоо энэ хоёр даашинзны жишээгээр юу харуулах гэсэн бэ гэвэл одоо энэ махлаг бүсгүйчүүд бас өөрийнхөө анхаарлыг гидсэн дээр биш өөр хэсэг рүүгээ төвлөрүүлэхийн тулд одоо жишээлбэл зүүн талын даашинз нь бол энэ мөр хавь дээрээ ийм хуниас нуглаас гаргасан ийм гоёлтой. Тэгэхээр ингээд хүний анхаарал ингээд дээш хандж байгаа. За баруун талын улаан даашинз бол эсрэгээр одоо юбкны хормоо руу анхаарлыг төвлөрүүлж байгаамаа. Тиймээс энэ арга зайлыг та нар зааж өгч байгаамаа. Энэ хоёр даашинзыг үзүүлээд та ойлгосон уу? Ойлгоогүй л над руу комент бичиж болно. Хувийн мессежээр харьцаж болно. Шинэ жилийн даашинзны загваруудыг үзүүлээд дууслаа. Та нарт хэр таалагдсан бэ? Комент болон мессежээр холбогдоорой. За дараагийн видео ярилцлагуудад би амлсан ёсоор та нарт хэрэгтэй мэдээллийг түгээж мэргэжлийн эксперт хүмүүстэй видео ярилцлага хийж төлөвлөлнө.
тэдний зав чөлөөг харж байгаад ярилцлага хийх учраас хаяа оройтож магадгүй. Тэгээд хэрв болохгүй байвал дараагийн 7 хоногийн видеод өөр төрлийн юм ярих болно. Та нарт юу ярил та нар таалагдах вэ? Одоо жишээлбэл нэг эмэгтэй надтай холбогдоо биеийн гялбарт тохирсон хувцалтын тухай ярина уу гэсэн байгаа. За тэгээд эмэгтэй хүний биеийн гялбарыг 4 төрөлд хуваагддаг. Тэгээ Монгол бүсгүйчүүдийн одоо жишээлбэл 40 орчим насны эмэгтэйчүүд ямар гялбартай байна, ихэнх нь ямар биеийн гялбартай байна, тэднэрт зориулж ярьж болох юм. Өөр бас зөв хооллолтын тухай ярьж болох юм байна те. За тэрнийг бодож байгаа та нарт төлөвлүүлнэ. За өнөөдрийн видеог ингэж дуусгая. За баяртай.